За галзуу кино сувагтаа тавтай морил. Энэ удаад ярихаар сонгосон галзуу кино бол 2016 онд гарч байсан Vanishing Time: A Boy Who Returned. За нэлээд сонирхолтой энэ галзуу киног Unitel-тэй хамтран хүргэж байна. Манайха цаан чин 5-15 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд дуулгах таатай мэдээтэй шүү. Та бүхэн Toki аппликейшн татаад T-Family гэсэн миний апп руу нэвтэрч үйлчилгээнд бүртгүүлээд хүүхдийнхээ байршлыг харах. Утас нь хэдэн хувийн цэнэгтэй байгааг харах. Хүүхдтэй мөнгө шилжүүлэх, дансын нэгж датагаар цэнэглэх зэрэг олон үйлдэлийг хийж болдог болжээ. Амбас ингэ зогсохгүй Unitel-ийн дугаараар бүртгүүлвэл хүүхдтэйгээ хоорондоо хязгааргүй ярих, дансны үлдэгдлийг харах зэрэг давуу талуудтай байна шүү. Дахиад сануулхад Toki аппликейшны T-Family миний апп руу нэвтрээд Unitel-ийн дугаараараа бүртгүүлээрэй. За тэгээд нэмж олон юм ярилгүй манайхан дардгуудад дарах нь ойлгомжтой кино тайлбартаа хэдүүлээ орцгоё. За нэгэн хүүхдийн сэтгэл зүйч Сүндрийн гихч охинтой ярилцлага хийж байгаагаар кино эхэлдэг. Сэтгэл зүйч камера залгаж бичлэг хийж эхлэхэд Сүндрийн охин тулгамдж сандарч байгаа нь илэрхий. Тэгээ сэтгэл зүйч эмч Сүндрийг өөрийнхөө түүхийг бүр эхнээс нь ярьж өгөхийг хүслээ. Охины ээж хэдэн жилийн өмнө Дугиун гихч залуутай гэр бүл болсон байна. Харамсалтай нь удалгүй Сүндрийн охины ээж нас бараад охин хойд эцэгтэйгээ хамт амьдрах болж. Дугиун барилгын бригадын дарга. Нэг удаа Дугиун Хуано гэх нэг арал дээр барилгын ажилд томилогдсон байна. Ингээд Сүндрийн охин хойд эцгээ дагаад Хуано арал дээр түр амьдрахаар нүүж очиж. Ээжийг алдснаас хойш Сүндрийн охин үргэлж гунигтай явх болжээ. Сүндрийн үг дууцоотой болж хойд эцэгтэйгээж тэр бүр юм ярьдаггүй байлаа. Хуана арал дээр нүүж ирсэн Сүндрийн охин шин сургуульд илсэн оржээ. Гэсэн ч Сүндрийн шин сургууль дээрэж найз нөхөдтэй болохыг хүссэнгүй. Аль болох ганцаараа байхыг хичээсээр. Хойд эцэг нь арал дээр түнэл тавих барилгын ажлыг хариуцаж ажиллаж байсан учраас үргэлж оройтож илүү цагаар ажилладаг байлаа. Түнэл тавихын тулд ууланд байс хийгээд хүчтэй тесрэх бөмбөг дэлбэлж тэсэлгээ хийдэг байсан учраас барилгын ажил явагдаж байгаа бүс нутаг руу гадны хүн нэвтрүүлэхийг хатуу хориглодог байна. Нэг өрөө гэртээ ганцаараа байсан Сүндрийн охин утсаа үзэж байгаад цаг хугацаа орон зайг холбодог өдний нүх гихч зүйл байдаг талаар бичсэн комментиг олж уншиж. Ээжигээ нас барснаас хойш Сүндрийн охин энэ дэлхийгээс холдож хаанихтай явахыг хүсэх болжээ. Тиймээс охины анхаарлыг өдний нүх гихч зүйл таджээ. Тэгээд Сүндрийн охин энэ талаар үргэлжлүүлээд судалж, ингэх явцдаа ер бусын тохиолдлууд, сүнс чөтгөр гэх мэт янз бүрийн зүйлсийн талаар уншиж судлах болсон байна. Сүндрийн охин энэ талаар сонирхож судалдаг хүмүүстэй интернетээр холбогдож, сургуулийнхаа компьютероор хүртэл тэр хүмүүстэй холбогдож комент бичдэг байлаа. Нэг өдөр Сүндрийн охин сургуулийнхаа компьютероос комент биччихэд ангиараа гарч явахдаа компьютерийнхаа дэлгэцийг унтраахаа мартчихжээ. Үүнийг сонсон Сүндрийн охин ангидаа орж ирсэн ч ангийнхан нь тэрний компьютерийн ард суучихсан. Сүндрийн охины бичсэн комментуудыг уншаад инээлдэж байдаг. Ангидаа эвгүй байдалд орсон охин уран мутайхан гарч явах замда Сон Мин гихч нэг хүүтэй тааралдлаа. Сүндрийнтэй нэг сургуульд сурдаг Сон Мин гихч тэр хүү асрамжийн газарт амьдардаг байж. Сон Мин Сүндрийнтэй танилцаад найзлахыг оролцсон ч тэр тоохгүй яваад өгнө. Маргааш нь Сүрийн сургуулийнхаа цайны газар руу явж байгаад Сон Мин найзуудтайгаа тэрний блогт бичсэн өдний нүхний тухай ярилцаж байхдаа таардаг. Сон Мин тэрний бичсэн бүхэнд итгэж байгаагаа хэлээд тэр бүхэл Сүрийн блогийг уншсны дараа өөрөө өөр хэмжээс рүү очисон тухайгаа хүртэл ярина. Гэвч найзууд нь тэрэнд төдийлөн итгэхгүй байлаа. Хичээл тарсны дараа Сон Мин Сүрийн хойноос дагаж очиод тэрний блогт бичсэн бүхэнд нь итгэж байгаа талаар хэлдэг. Ингээд тэр хоёр ойр зураг ярилцаж адилхан сонирхолтой болохоо мэдцгэн. Тиймээс ч тэр хоёр удалгүй сайн найзууд болцголоо. Сүрийн Сон Минтэй нууцаар харилцаж байхын тулд зөвхөн тэр хоёр л ойлгох шинэ үсгүүдийг зохиожээ. Ингээд тэр хоёр энэ үсгээ ашиглаад өдөр бүр хичээлийн цагаар бие биедээ загтал илгээж загтлаар харилцдаг болжээ. Бас хичээл тарсны дараа хамтдаа тосгоны үнцэг болон бүрээр хийсүүчилж сүнс хий үзэгдэл хайдаг байлаа. Нэг өдөр ингээд адал явдал хайж явахдаа Сон Мин Сүрийнийг ой доторх нэг орхигдсон модон байшинд дагуулж ирдэг. Тэд байшин дотор явж үзсэн ч хэнч байсангүй. Тэгээд хамтдаа байшингаас олсон лааны тосоор гар урлал хийнгээ өдөржин элдвийг ярилцаж суулаа. Ингээд хамт байх тусам Сүрийн охин Сон Минд улам бүр татагдсаар. Тэгээд нэг өдөр Сүрийн тэсэлгүй Сон Минийг үнсэж орхино. Энэ гинтийн явдалд тулгамдсан хүү ихэд цочирдлоо. Хэдэн өдрийн дараа Сон Мин 3 найзтайгаа хамт түнэл тавихаар тэсэлгээ хийж байгаа газарт очиод тэсэлгээ яаж хийдгийг үзэх гэж байгаагаа Сүрийнд хэлдэг.
Сүрийн ч тэдэнтэй явхаар шийдэж томчуудад харагдахгүй тулд хамтдаа ой дотор явсаар тэсэлгээ хийж байгаа газарт очлоо. Тэгээд тэд хамгаалтын торон хаалтыг давж орох үед Соммины найзуудын нэг хайгаад гэрлүүгээ буцаж явна. Харин үлдсэн дөрвөн цааш явсаар нэг хатан зохион дээр гарчээ. Ингээд тэд тэсэлгээ хийгдхийг хүлээж эхэлсэн ч ямар ч тэсэлгээ болсонгүй. Нилээд хүлээсэн хүүхдүүд уйдаж эхэлнэ. За ингээд хийх юмаа олж ядсан дөрөв найз ой дотор тэнүүчилж явахдаа нэг жижигхэн агуу олоод тэр дотор юу байгааг үзэхээр шийдлээ. Тэд агуу руу нэг нэгээрээ ороод цоворж явсаар агуу мухарт тунарсан усны ёроолд нэг гялалцсан зүйл байгааг олж харцгаана. Сүрийн энийг тэнгэрээс унж ирсэн ямар нэг солирын хилтерхий байх гэж бодож байгаагаа хэлэхэд Соммин ч ус руу өсөрж ороод нөгөө гялалцсан чулуу шиг зүйлийг уснаас гаргаж ирдэг. Гэвч агуугаас гаргаж ирсэн даруйд нөгөө чулуу гялалцгаа болчихно. Тэр зүйл гэрэлтгэ болсны дараа анхааралтай ажиглавал тэр нь яг л ямар нэгэн зүйлийн өндөг шиг харагдаж байгааг хүүхдүүд анзаарлаа. Соммины найзуудын нэг тэш шиг тэр зүйлийг цаг хугацааны гоблины өндөг байх гэсэн таамаг дэвшүүлнэ. Учир нь бүтэн сартай шөнө болоход цаг хугацааны гоблин амьдардаг ууланд жижигхэн агуу үүсдэг тухай домгийг өвөө нь ярьж өгч байж. Хэрвээ хэн нэг хүн тэр агуу руу орвол хөгшин хүн болоод гарч ирдэг аж. Гэвч хүүхдүүдийн хинэн ч хөгшрөөг учраас тэшигийн таамаглал буруу болж таарлаа. Энэ үеэр ээжийнх нь бэлгэлж байсан үсний хавчаар алгуулсныг Сүрийн охин гинэд анзаарна. Тэгээд Сүрийн охин хавчаараа олохоор агуу руу эргэж орсон бол үлдсэн гурван өндгөө хамгаалаад үлддэг. Сүрийн охин хавчаараа олоод буцаж гарах гэтэл нөгөө гялалцсан өндөг усан дотор дахиад орчихсон байгааг анзаарлаа. Гайхаж сандарсан Сүрийн охин агуугаас бушуухан гарч ирсэн ч гурван найз нь алга болчихсон. Нөгөө өндөг хагарчихсан байдаг. Охин найзуудаа хайж ой дундуур хөндлөн гулд явсан ч найзууд нь хаанч байсангүй. Удалгүй харин хуваалж эхэлнэ. Сүүлдээ Сүрийн охин өөрөө ч ой дотор төрж ой дотор хонохоосоор аргагүй болдог. Маргааш нь сургаггүй алга болсон хүүхдүүдийг ирж хайх ажиллагаа хөрнж цагдаагийн ажилтнууд ойг саманж эхэллээ. Мөрдөгч хаан хүүхдүүдийг эрен сурвалжлах ажлыг удирдана. Удалгүй цагдаа нар ой дотроос ухаангүй хэвтэж байсан Сүрийнийг олдог. Аз улхад Сүрийн охин бэртэж гэмтээгүй исэн мэнд байлаа. Охиныг эмнэлэгт хүргэж ухаан орсныхын дараа цагдаа нар найзуудад нь юу тохиолдсон талаар байцааж эхэлдэг. Сүрийн охин жагуу болон гялалцдаг өндөгний талаар санаж байгаа бүхнээ тэдэнд хэлж өгчээ. Гэвч цагдаа нар болон томчууд охины ярианд итгэхгүй байлаа. Охин үнэн хэлсэн гэдгээ батлахын тулд тэднийг ойруу дагуулж яваад нөгөө агуу дээр авчирсан ч гайхалтай нь тэр агуй байсангүй. Энэ үеэр алга болсон 3 хүүгийн нэг болох Жэүүгийн цогцсыг хотоос 20 км-ийн зайтай байх нэг далайн эргийн Элсэн дороос олсон тухай мэдээг цагдаа нар хүлээж авлаа. Хачирхалтай нь хүүгийн нас барсан шалтгааныг астма гэж шүүх хэмнэлгээс тогтоож. Ямар ч тач нас барсан хүүг хэн нэгэн Элсэн дор болсон байгаагаас үзэхэд энэ хэрэг хүүхэд төөрч алга болсон бус. Харин хүүхэд хулгайлсан гэмт хэрэг байх магадлал өндөртэй гэж цагдаа нар үзнэ. Золгүй явдлаас хойш 2-7 хоног өнгөрсөн ч алга болсон 2 хүү олдоогүй л байлаа. Дотны найз Соммины алга болсон цагаас эхлээд Сүрийн охин урдын адил дуумуутай зожиг нэгэн болж хувирлаа. Сүрийн охин бусдын адил юу болсон талаар эрэх зүүлэн бодож байсан ч өөрийнх нь хэлсэн бүхэнд хэн ч итгэхгүй байсан учраас дэмийл дотроо шаналсаар. Нэг өдөр Сүрийн охин гэрийнх нь гадаа нэг чимээ гарахыг сонслоо. Юун чимээ болохыг шалгахаар гэрээсээ гарч ирсэн Сүрийн охин нэг эрэгтэй хүн ойруу зугтаж орохыг харж амжина. Охин тэр хүнийг дагаж гүйсээр ойн гүн лөө очлоо. Сүрийн охин хэсэггүйгээд ядарч газарт суухад нөгөө хүн ч гүүхээ зогсоож Сүрийн лөө хурж ирдэг. Тэр хүн Сүрийнийг хараад баярлж байлаа. Харин охин тэр хүнийг хараад хайсандаа хөшөж орхидог. Гэтэл тэр хүн Сүрийн дээр хурж ирээд өөрийгөө Соммин байна гэж хэлдэг. Энэ нэрийг сонссон Сүрийн гинэ тухайн орч асгартал уйлсаар тэндээс гүйлээ. Ингээд ухаан жолоогүй гүйж явсан Сүрийн охин хойд эцгийнхээ машинд мөргүүлэг шахна. Тэгээд ой дотор нэг хачин хүн байгаа тухай хойд эцэгтэй хэллээ. Хойд эцэг нь тэр дороо энэ үйл явдлын талаар цагдаад мэдэгдэж цагдаа нар нөгөө хүнийг хайж ойг саманж эхэлдэг. Мөрдөгч хаан тэр хүний гадаад дүр төрхийн талаар асуухад Сүрийн охин тэр хүнийг өөрийгөө Соммин гээд байсан тухай хэлнэ. Цагдаа нар тэр хүнийг хүүхэд барьцаалагч байхаас зайлахгүй гэж бодож байсан учраас ойг сайтар самансан ч юу ч олсонгүй. Харин Сүрийн Соммин хоёрын нууц захиагаар харьцдаг байсан тэмдэглэлийн дэвтрийг олжээ. Сүрийн охин дэвтрээ таньсан ч гэртээ очиж дэвтрээ үзээд нэлээд гайхдаг. Учир нь Сүрийний тэмдэглэлийн дэвтэр Соммины тэмдэглэлээр дүүрсэн байлаа. Өөрсдийн зохиосон нууц үсгээрээ бичсэн тэрхүү тэмдэглэлдээ Соммин Сүрийнийг хавчаараа авахар агуу руу орсны дараа юу болсныг нэгэнгүй бичсэн байна. Сүрийнийг агуу руу орсон хойно 3 найз өндөг дотор юу байгааг олж мэдхийг хүссэн байна. Тиймээс Соммин Сүрийнийг хүлээлгүй өндгийг хагалж орхиж. Гэтэл тэр өндөг хов хоосон байлаа. Тэд Сүрийнийг нэлээд хүлээсэн ч Сүрийн гарч ирэхгүй байсан учраас Соммин Сүрийний араас агуур орж
Тэгсэн сүрийн тэнд хөшөө мэд хөдлөхгүй зогсож байдаг. Сумын сүрийнтэй ярилцах гэж оролдсон ч сүрийн хөдөлдөг бай. Ингээд зогсож байхдаа сумын усны тусал агаарт тогтсон байгааг анзаардаг. Өөрөөр хэлбэл тэр агуу дотор ямар ч хөдөлгөөн байхгүй байлаа. Тэгээд айд сандарсан сумын хүү агуугаас яаран гартал хоёр найз нь гайхсан байдалтай дээшээ хараад зогсож байдаг. Учир нь тэнгэрт нисэж байгаа шувууд хүртэл ерөөсөө хөдлөхгүй зогссон байна. Гурван хүү хот руугаа бутсан ч тэнд байсан бүх хүн тэр бүхэл гэр бүлийнхэн хүртэл хөдөлгөөнгүй гацчихсан байдаг. Ингээд тэр гурваас бусад бүх хүмүүсийн хувьд цаг хугацаа зогссон болохыг тэд ухаарцгаана. Тиймээс тэд юу хүссэнэ хийж болох юм байна гэж бодлоо. Эхний хэдэн өдрийн туршид тэд баяр хөөрөөр дүүрэн байна. Тэд хүссэн бүхнээ идэж ууж, хүссэн тоглоомороо тоглолцгоно. Хүссэн газраа унтаж, өдөржин дураараа тоглоно. Гэвч сарын дараа тэд уйдаж эхэлж. Тиймээс энэ дэлхий дээр тэднээс өөр цаг хугацааны гацалтад ороогүй хүмүүс байгаа эсхийг шалгаж үзэхээр ярилцаж эхэлнэ. Ингээд тэд арал дээрээс явахыг хичээсэн ч далайн ус хүртэл ерөөсөө хөдлөхгүй байсан учраас тэд тэндээс явах ямар ч боломжгүй гэдгээ ойлгож. Сүрийн охин энэ бүх тэмдэглэлийг уншиж байхдаа ой дотор таарсан хүн нь үнэхээр сумын мөн байна гэдэгт итгэж эхэлдэг. Ингээд сүрийн охин сумыныг цагдаа нарт баригдуулж болохгүй гэж хатуу шийдлээ. Учир нь сумын цагдаад баригдуулах хүүхэд тулгайлсан хэрэгээр шоронд орох нь гарцаагүй. Тиймээс охин ой дотор үл таних хүн харсан тухай худлаа хэлсэн гэж цагдаа нарт хэлдэг. Цагдаа нар сүрийн дэтгэж эрэл хайгуулаа зогсоосонд сүрийнч тэмдэглэлийн дэвтрээ уншиж эхэллээ. Цаг хугацаа зогссон тэр өдрөөс хойш олон сар өнгөрчээ. Гурван найз энэ хугацаанд ихтлгүүрийн дотор зассан байсан майхан дотор амьдрах болсон байна. Энэ хугацаанд Жэуг хүүгийн бие хаажмаар муудсаар байж. Учир нь Жэуг астмтай байлаа. Гэтэл тэрний эмчилгээний цацалга нь ажилддаг. Ингээд нэг өдөр Жэуг хүүгийн амьсгал богдож амьсгалж чадахгүй байсаар хоёр найзынхаа өмнө амьсгал хурааж. Амьсгал хураасан даруйда Жэугийн бие бусдын адил хөшиж орхисон байна. Хайртай найзыгаа алдсан Тэшиг сумын хоёр ихэхэд гашууджээ. Тэгээд тэд найзыгаа зэрэгэлдэх далайн иргэн ээлсэн дор оршуулж. Тэр цагаас хойш 5 жил өнгөрчээ. Хоёр найз өсөж том болцгооч. Тэд хязээ нэгэн цагт дэлхийн ертөнц эргээд хэвийн байдалтай орно гэдэгт итгэж найдсаар. Тэднийг 20 нас хүрэхэд бүх зүйл эргээд хэвийн байдалтай орно гэдэгт сумын найдаж байлаа. Тэр цагт хангалттай мөнгөтэй байхын тулд хоёр найз хүмүүсийн халаасанд байсан мөнгнүүдийг цуглуулж эхэлжээ. Тэгээд 10 жил өнгөрч тэд 20 нас хүрсэн ч бүх зүйл байх байдгаараа л байлаа. Тэд аажмаар цөхөрж эхэлжээ. Ингээд тэд ой нэг хорхигдсан модон байшинд амьдрах болсон байна. Нэг өдөр цөхрөнгөө барсан сумын байшингийнхаа гадаа гарч энэ бүхнийг зогсоож өгөхийг хүссэн байдгаараа хашгирна. Сумыныг алсаас харж зогссон Тэшигч найдвар тасарсан байлаа. Гэтэл нэг өдөр сарыг ширтээд хэвтэж байсан сумын сарны хэлбэр баг зэрэг өөрчлөгдсөн болохыг анзаарлаа. Бүх зүйл эргээд хэвийн байдалд орох төхөж байгааг мэдэрсэн сумын Тэшигийг хайсан боловч тэр хаанч байсангүй. Сумын Тэшигийг хот даяар хайсан боловч тэр хаанч байсангүй. Эцэст нь хотын захын нэг хадан хисаан дээр иртэл тэнд Тэшиг хувцас эвхэж тавиад ус руу өсөрж орсон улмөр үлдсэн байдаг. Арга барсан сумын найзынхаа араас ус руу өсөрж орлоо. Ингээд сумын усанд живсэн Тэшиг дээр очих тэр мөчөд дэлхийн ертөнц эргээд хэвэндээ орж сумын усны урсгалд шидэгдээд далайн ирэг дээр гарч иржээ. Тэмдэглэлийг уншиж дууссан даруйда сүрийн охин ойд байдаг нөгөө орхигдсан байшинд явж очсонд тэнд сумын сууж байдаг. Тэд сумынд тохиолдсон бүхнийг бусдад ярихыг хүссэн ч тэдэнд хинж итгэхгүй гэдэг нь бараг тодорхой байлаа. Энэ үеэр ойн захын хяналтын камерт буусан сумын дүрс цагдаа нарын гарт оржээ. Тэд сумыныг хүүхэд тулгайлагч гэдэгт бүрэн итгэлтэй байлаа. Тэр шин сумын сүрийн гэрт нууцаар ирдэг. Сумын олон жил ганцаар амьдарсан учраас нэлээд ганцаардсан байлаа. Сүрийнч найзаагаа тайвшруулах гэж чадлаараа л хичээнэ. Маргааш нь Тэшигийн эцэг их сүрийний хойд эцгийн ажил дээр ирээд хүүхэд маань алга болсонд танаа охин буруутай гэж маргаан дэгдээлээ. Тэд байрлалын талбай дээрх тэсэлгээнд хүүн амиа алдсан учраас аавыгаа аврахын тулд охин нь янз бүрийн түүх зохиож яриад байна гэж үзэж байдаг. Энэ үеэр сүрийн сумын хоёр сумын амьдардаг байсан асрамжийн газарт иржээ. Сүрийн асрамжийн газрын ажилтнанд сумынд юу болсныг тайлбарлаж өгöd. Гарч ирээд сумыныг дуудсан ч тэр мөчөд хойд эцэг нь хурч ирээд тэрнийг чирээд аваад явчихдаг. Арга барсан сумын өөрт нь төрсэн их шиг сайн ханддаг байсан асрамжийн газрын ажилтан дээр очиод өөрийгөө сумын байна гэж хэлээд баг байхдаа хийдэг байсан бүхнээ нэгэнгүй хэлж өгнө. Асрамжийн газрын ажилтан энийг сонсоод цочирдсан ч өмнө байгаа залууг сумын гэдэгт нэг л итгэж чадахгүй байлаа. Хойд эцэг нь сүрийнийг асуудалд оруулахгүй тулд гэртээ цоожилсан ч сумын арын халгаар нь сэмхэн орж ирээд тэрнийг сулалдаг. Тэгэд тэд хамтдаа автобусанд суугаад хотоос холдож явах зураа цаашид яах талаараа ярилццгаана. Энэ үеэр сүрийн агуу дотор хоёр дахь өндөг байсныг харсан тухайга сумынд хэлнэ.
Тэгээд тэр агууг болоод хоёр дахь хүндгийг ашиглавал томчууд суммыг буруугүй гэдгийг ойлгох болно гэж хэлдэг. Хариуд нь үүнээс болоод сүрийн охин сумын шиг 10 жил ганцаараа амьдрах болвол энэ нь ямар аимшигтай зүйл болохыг сумын сануулна. Сайн найзгаа тийм амьдралаар амьдруулсанд орвол өөрөө гэмт хэрэгтний нэр зөөснө нь илүү дээр гэж сумын бодож байлаа. Энэ үеэр сүрийн охины хойд эцэг охиноо алга болсныг мэдээд тэрний утсан дээрх зургаас тэрнийг хойд байдаг эзэнгүү модон байшин руу явсан байх гэж таамаглана. Бас тэр зураг дээр суммины зураг гарсан байгааг харлаа. Тэгээд тэр шууд ойд ундах эзэнгүү модон байшин руу явж очино. Очсон даруйдаа сумын руу дайран орж охиноо тэндээс авч явах гэж оролдсон ч сүрийн суммины талд ороод явж өгөхгүй байлаа. Энэ сэмхийг ашиглаж сумын сүрийн хойд эцгийг цохиж унагаад тэрнийг дагуулад зогтдог. Маргааш цагдаа нар тэрхүү модон байшинд очиод үзлэг хийсний эцэст хүүхэд хулгайлсан этгээд өөрийгөө сумын гэж итгүүлэх замаар сүрийн охины толгойг эргүүлсэн байна гэж дүгнцгэн. Сүрийн охиныг алгуулсан тухай мэдээ орон даяар цацагдж цагдаа нар тэднийг олохоор өргөн хүрээтэй мөрдлөг хийж эхэлжээ. Удалгүй цагдаа нар мань хоёрын сургийг гаргаж хойноос нь шил даран мушгиж эхэллээ. Аргагүй байдалд орсон сүрийн охин суммыг баригдуулахгүй тулд өөрөө цагдаа нар дээр явж очихоор шийддэг. Тэгээд суммынд нөгөө агуудаар уулзъя гэж хэлээд өөрөө цагдаа нар руу явж очино. Мөрдөгч Ан сүрийн охинтой уулзаж хүүхэд барьцаалагч идэхэд өөрийг нь хуурч байгаа гэдгийг тайлбарлах гэж оролдсон ч охин итгэхгүй байлаа. Тэгээд сүрийн ариун цэврийн өрөө ороод ирье гэж хэлээд цагдаагийн газрын цонхоор зугтааж агуулуу гүйдэг. Ингээд сумын сүрийн хоёр нөгөө агуу дээр уулзахад сүрийнч дотогшорч нөгөө гялалтсан өндгийг усан дотроос гаргаж ирлээ. Гэвч сумын тэр өндгийг авсан даруйдаа сүрийн төгөхөөс татгалзна. Учир нь сумын тэрнийг өөр шигэн байдалд орохыг хүсэхгүй байлаа. Тэгээд тэр өөрийгөө цагдаа нарт барьж өгөөд найзуудыгаа алсан хэргийг хүлээхээр шийдэж өндгийг аваад гүйсэнд сүрийн тэрний хойноос даглаа. Яг энэ үеэр охиныг хайжулсан цагдаа нар ой дотор тэдэнтэй таарсанд мань хоёрч тэднээс зугтаж гүйцгэн. Гэвч тэд гүйж явсаар нэг хавцлын ирмэгт тулаад зогслоо. Энэ үеэр тэднийг гүйцэж ирсэн мөрдөгч Ан яах ихэн зургуу ухсхийгээд суммыг барьж авна. Ингээд суммын мөрдөгч хоёрыг барьцалдаж авах үеэр тэдэнд мөргүүлсэн сүрийн охин хальтарч хавцлаас унаж орхидог. Мөрдөгч Анч суммыг түлхэж унгаад сүрийн охины гараас шүүрч авлаа. Суммынч тэр хоёр туслахаар ухс хийсэн боловч нөгөө хоёр хамтдаа хавцлаас унаж орхино. Аргагүй байдалд орсон сумын тэднийг аврахын тулд гартаа барьсан өндгийг дахиж хагалаад цаг хугацааг зогсоолоо. Хэдэн хормын дараа сүрийн охиныг ухаан ороход тэр мөрдөгч Антай хамт далайн ирэг дээр шидэгдээд гарч ирсэн байлаа. Сумын юу хийсэн болохыг сүрийн тэр дараа ухаарчээ. Сүрийн хувьд хэдэн хорон мэд боловч үүний цаана сумын дахин 10 жил ганцаараа гатсан болох нь тодорхой байлаа. Ингээд гэртээ ирсэн даруйдаа сүрийн хийсэн бүхнийхээ төлөө хойд эцгээсээ уучлал гуйж анх удаага тэрнийг аава гэж дуудана. Дараа нь мөрдөгч Ан сүрийнтэй уулзаж тэд яаж хавцлаас унаад амьд гарч чадсныг тэрнээс асуухад сүрийн тэрэнд юу ч хэлсэнгүй. Гэвч өнгөрсөн бүхнийг бодож үзсэн мөрдөгч Ан сүрийн охин анханасаа үнэн хэлж байсныг ухаардаг. Ингээд мөрдөгч Ан сүрийн охинд хүүхэд барьцаалсан этгээд өөрийнх нь толгойг эргүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгвэл хүмүүс өөрийг нь болон хойд эцгийг нь буруутгахаа болох болно гэж зөвлөнө. Охин энэ бүхнийг сэтгэл судлаачид ярьж дуусгаад сэтгэл зүйч гайхаж охины ярьсан түүх дэндүү гайхамшигтай учраас энэ түүхээр ном бичих нь зүйтэй гэж бодож байгаагаа хэлдэг. Хэдэн сарын дараа сүрийн охин өөр хот руу нүүж өөр сургуульд элсэн оржээ. Охин арилаас нүүж явхаас өмнө сэтгэл зүйчтэйгээ сүүлийн удаа уулзахад сэтгэл зүйч нь тэрэнд шинэхэн хэвлэгдсэн ном бэлгэллээ. Арилаас явх хөлөг онгоц руу явах замдаа сүрийн охин замын хажууд зогсож байгаа суммыг олж хардаг. Охин машина зогсоож гүйж адсан ч тэнд хинч байсангүй. Гэвч тэр өдөр сүрийн охин усан онгоцсон дээр сумынтэй дахиад таардаг. Олон жил уулзаагүй хоёр найз бие биенээ үг дуугүй ширтэж зогссноор кино маань конец фильм. За энд хүрээд энэ галзуу киноны тайлбар маань дуусч байна. Найзыгаа гэсэн үнэн чарыг харуулсан галзуу кино байлаа шүү тийм ээ. За тэгээд энэ галзуу киног та нарт хүргэхэд Unitel хамтран ажиллалаа. Цаан чин 5-15 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд дуулгах таатай мэдээ байна шүү дээ. Юу гэхээр та бүхэн Togi аппликейшн татаад T-Family гэсэн миний апп руу нэвтэрч үйлчилгээнд бүртгүүлээд хүүхдийнхээ байршлыг харах, уудс нь хэдэн хувийн цэнэгтэй байгааг харах, хүүхдтэй мөнгө шилжүүлэх, тансыг нэгж даатагаар цэнэглэх зэрэг олон үйлдэлийг хийж болдог болсон. Бас ингээ зогсохгүй. Unitel-ийн дугаараар бүртгүүлвэл хүүхэдтэйгээ хоорондоо хязгааргүй ярих, тансны үлдэгдлийг нь харах зэрэг давуу талуудтай байна. Дахиад сануулхад Togi аппликейшны T-Family mini app руу нэвтрээд Unitel-ийн дугаараараа бүртгүүлээрэй.
За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киногаар удахгүй уулзцгаая. Тэр болтол манайхан дардгуудаа дараад хүлээцгээж угаарай.